Галзуу кино сувагтай тавтай барилцгаа. За манайхаа энэ удаагийн бидний онцолж байгаа галзуу киноны тайлбар бол Алдарт Parasite киноны найруулагчийн бүтээл Mickey 17. Цаад бонжонхоо найруулагчаас ч бас л эвгүй галзуу кинонууд гарна шүү дээ. За тэгээд манайхаа энэ галзуу киног ярьж өгөх боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Та нар маань description хэсэгт байгаа Facebook, Instagram-аар нөрөөд айсгал утас руу залгаад тэгээ галзуу мэдрэмжийг боддоор очиж хамт олон найз нөхдөөрөө мэдэрцгээгээрэй. За тэгээд нилээд хөөрхөн урт тайлбар болчих шиг боллоо. Гэхдээ та нарт кино тайлбар маань урт санагдахгүй байхаа гэж найдаа. Учир нь нилээн сонирхолтой галзуу кино шүү дээ. За тэгээд дардаг юмнуудаа дараагүй бол дараад кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. За 2054 Niflheim гариг. Цан хүрэг дарагдсан Mickey нэг гүн хавцлын ёроолд ухаан орлоо. Дээхэн талд нэг хөлөг онгоц нисэж ирж байгааг харсан тэрээр найз Тимогоо дуудаж тусламж хүсдэг. Гэвч Тимо Mickey-г амьд байгааг нь гайхаж тэрэнд чи тэртээ дэргүү өгөх юм чин гэж хэлээд галаар шүршигчийг нь аваад тэрнийг хавцалд нь үлдээчихэд яваад өгнө. Mickey бол жирийн хүн биш, клон буюу хувилсан хүн байлаа. Нарийн ярих юм бол яг 17 дахь клон буюу 17 дахь хувилбар. Mickey ямар нэг шалтгаанаар амиа алдах бүр тэрний ажилдаг компани биеийг нь зүгээр л хувилчихдаг байна. Тэрний дурсамжийг томоохон компьютерт хуулж аваад шинэ биеийг хувилах бүрд тэрхүү ой санамжийг суулгаад болоо. Ингээд олон дахин хувилсаар байгаад сүүлдээ хувилах тасхийн ажилчид тэрний биеийг хувилахдаа хайхрамжгүй ханддаг болж. Харин Mickey 17-г хувилах үед хувилах тасхийн ажилтан санамсаргүй холбоосыг салгачихад бушуухан буцааж залгадаг. Тухайн үед клон буюу хүнийг хувилах технологи хэрэглээнд нэвтэрсэн байсан ч дэлхий дээр хүн хувилахыг хуулиар бүрэн хориглосон байж. Тиймээс тэд хүн хувилах ажлыг зөвхөн сансартал хийдэг. Бас тусгайлан гэрээ хийсэн гарцны хүмүүс гэгддэг хүмүүсийг л хувилах ёстой байна. Mickey бол тийм гарцны хүмүүсийн нэг. Тэд Mickey-г хүсснээр хувилах боломжтой учраас аливаа эрсдэлтэй ажил янз бүрийн туршилтуудад тэрнийг туршилтын туулай болгоод оруулдаг байна. Жишээ нь нэг өдөр тэд Mickey-г сансрын хөлгийн гадна талд байгаа эвдэрлийг засвуулахаар явуулж. Гэтэл үнэн хэрэгтээ тэд Mickey-гээр засвар хийлгэх гэж биш. Харин цацраг идэвхт орчинд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харах гэж л илгээсэн байна. Тэгсэн Mickey аажмаар үхэж, үхэх явцдаа өөрт мэдрэгдэж байгаа бүхнээ тэдэнд мэдээлнэ. Эрдэмтдийн дараагийн хэвлэлсэн Mickey ердөө 15 минутын настай байсан учраас тэд тэр Mickey-г онцгой гэж хочилсан байна. Тэгвэл Mickey яагаад гарцны хүн болж хувирсан юм болоо? Энэ бүхэн 4 жилийн өмнө дэлхий дээр эхэлж. Тухайн үед мань Mickey хамгийн сайн найз Тимогийнхон ятгалгаар хамтарч бизнес хийхээр болоод үл бүтэх нөхдүүдээс их хэмжээний мөнгө зээлээд макрон жигнэмэг хийдэг кафе нээсэн ч бизнес нь бүтлгүйдэж. Тэгэд мань хоёр мөнгө зээлүүлсэн хүнээс зугтайх болж. Гэвч тэрний илгээсэн хүмүүс хоёр найз руу цахилгаан цохиулдаг тесрэг бомбог шидээд барьж авчээ. За тэгээд тэднийг ухаан орох үед өмнө нь мафийн босс Darius гэгч сууж байдаг. Тэр бол өөрт нь өртөө хүмүүсийн биеийг цахилгаан хөрөөгөөр тасдаж зугаацах дуртай хайргсныг. Хэрв өөрөө яаралтай төлөхгүй бол тэднийг ч бас ийм хувь тавилан хүлээж байгааг ойлгоцгоно. Тиймээс тэд дэлхийгээс зайлахар шийднэ. За тэгээд тэр хоёр хайр гарагийг колончлох урт хугацааны аялалд бүртгүүлсэн байна. Гэвч тэд энэ аялалд багтах нь эргэлзээтэй байдаг. Учир нь сая хүн тэр аялалд гарахаар бүртгүүлж байдаг. Энэхүү аяллыг Конгрессийн гишүүн асан Кеннет гэгч харизмтай нөхөр удирдах байдаг. Тэрээр сүүлийн 2 сонгуульд дараалаад ялагдсан учраас цаашид дэлхийд байх хүсэлгүй болж шинэ гаригийг эзэмшихээр шийдэж. Нөхөр өөрийн гэсэн маш олон үнэн шүтэн бишрэгчтэй учраас тэрний аялалд нэгдэх хүмүүс олон байлаа. Бас тэднийг нэг маш том шашны байгууллага санхүүжүүлж байдаг. Найз Тимогийн хувьд аяллаа бүрэлдэхүүнд шууд багтана. Учир нь тэр өмнө нь онгоц жолоодох сургалтанд сууж үнэмлэх авч байсан нь давуу тал нь болж. Харин Mickey-д ямар ч боломж байсангүй. Тиймээс тэр гарцны хүмүүсийн анкетыг бөглөж өгч. Гэвч тэр нь яг ямар учиртай ажил болохыг мань нөхөр төдийлөн сайн ойлгоогүй байдаг. Ингээд компани төлөөлөгч Mickey-г дагуулад хүн хувилах лаборатори үзүүлж өөрийг нь ямар учиртай хөтөлбөрт элссэн болохыг нь тайлбарладаг. Хүн хувилах төхөөрөмж нь хөлөг онгоцны зарчигчдын бий болгосон органик хог хаягдл буюу хоолны үлдэгдэл, хүний ялгац тэр бүхэл нас барсан хүний цогцос зэргийг бүгдийг нь хүлээж авч боловсруулад тэндээс гарсан нэгдлэр дамжуулаад хуулбар хүний биеийг шинээр хувилах догорготой байлаа. Гэвч мань Mickey өөрт нь тэр бүхнийг тайлбарлаж өгч байсан эмэгтэй эрдэмтний инээмсэглэлд нь автаж явахдаа тэрний ярьсан яриаг төдийлөн анхаарч сонсоогүй байлаа. За тэгээд эрдэмтэн Mickey-г хувилах машинд оруулахаар хэвтүүллээ.
Хуулбар Мики бүр духан дээр батхтай болчихж магадгүй гэж тэр хэллээд Микигийн духан дээрх батхыг шахаж өгöd тэрний биеийн өгөгдлийг скандж эхэлнэ. Дараа нь Микигийн дурсамжийг тоосох шиг нэг төхөөрөмжөнд хуулж авдаг. Микиг скандахын тулд тэрэнд тарьсан тариа тэрний бодол санаанд хүчтэй нөлөөлж тэр ээжтэйгээ хамт осолд орж байсан тухайга дурсан сандаг. Бяцхан Мики ээжтэйгээ хамт машинаар явж байхдаа машинд нь байсан нэг улаан товчлуурыг сонирхоод тартал. Яг тэр мөчөд машин өөр машинтай мөргөлдөж Микигийн ээж нь нас урсан байж. Тэр цагаас хойш хөөрхий Мики ээжийнхээ үхэлд өөрийгөө буруутгах болжээ. За тэгээд уйлж өмөрсөн Микиг сэргэхэд нөгөө сэтгэл дадам эрдэмтэн бүсгүй тэрэнд гар буу бариулаад тэдний системд итгэж байгаагаа харуулж өөрийгөө буутахыг хүслээ. Яагаад гэхээр одоо нэгэнд гарцны хүн болсон мань Мики үхэлд дасах ёстой. Мики бүг өөрлөгөө чиглүүлсэн ч гохыг нь дарж чадсангүй. Ингээд нөгөө эрдэмтэн бүсгүй тэрэнд тусалж гохыг нь дарж өгсөн ч буу сумгүй байлаа. Удалгүй хөлөг онгоц холын аялалд гарч гарцны хүн Мики аялалд хамт яваа хүмүүстэйгээ баг багаар танилцаж эхэлнэ. Хөлөг онгоц олон жил нисэх учраас олон мянган хүний хоол хүнсийг нарийн тооцсон. Тиймээс хүмүүрд нормын багахан хол өгдөг байна. Хэрв хэнийгэн илүү хоол авахыг оролдох юм бол тэр дорн дохиод угарч мэдэгддэг. Ингээд аяллаа магийнхны хамгийн ихний өдрийн хоолны үеэр хөлгийн удирдагч Кеннет эхнэр Ялфа болон шашны байгууллагын хэсэг төлөөлөгчдийн хамт хурж ирлээ. Хэдийгээр өнгөн дээр Кеннет бүгдийг шийдэж байгаа мэт харагдаж байвч үнэн хэрэгтээ эхнэр нь болоод шашны байгууллагынхан тэрнийг утсан хүүхэлдэй болгож ашиглаж байдаг. Гэвч тэнд байсан хүмүүсийн ихэнх нь Кеннетийн улаан фэнүүд учраас тэрнийг хараад баярлцгаана. Харин тэдний дунд сэтгэл хөдлөлтөд автаагүй цөөн хэдэн хүмүүс байдаг. Тэдний нэг нь хамгаалтын ажилтан Наша. Мики тэр өдөр Нашаг хараад шууд л анхны харцаар дурлдаг. Нашаач Микиг анзаарч ширээндээ урьж хоолноосоо тэрнтэй хуваалцсанд тэр хоёр тэр дороо дотн найзууд болцгооно. Харин энэ үеэр Кеннет тэнд байсан хүмүүст алс холын шинэ гариг дээр очиод шинэ ертөнцийг бүтээх тухай хүсэл мөрөөдлөө тун хуглаж байдаг. Гэвч тим колоник байгуулахад нөөц бололцоо хангалтгүй байлаа. Тиймээс Кеннет шаардлагагүй калори алдалтыг бууруулах үүднээс хөлөг дээр бэлгийн харилцаанд орохыг хориглож байгаагаа мэдэгдэнэ. Гэвч энийг энэ хүмүүс тэмж таатай хүлээж авсангүй. Энийг анзаарсан Кеннет яриагаа баг зэрэг залруулж шинэ гарагт хүрсэн даруйд үржиж олшрох үүднээс бэлгийн харилцааг дэмжсэн томоохон компанид ажил эхлүүлэх болно гэж хэлдэг. Фэнүүд нь бүгд тэрнийг супер баатар мэтэр хүлээж авч байсан бол шинэхэн хосууд болох Наша Мики хоёрт яриа нэг сонирн байсангүй. Тиймээс тэд завл гарвал нууцаар жан. Ингэхдээ тэд байрлал бүрээ тоогоор дугаарлаж завта цагта тэр талаараа ярилцаж хөгжилдөцгөн. Харин хөлийн бусад зорчигчид Микитэй уулзах бүрдээ тэрнээс үхэх ямар байдаг тухай асууж тэрнийг эвгүй байдалд оруулна. Энийг харж залхсан Наша нэг өдөр тэсгэл алдаад тэдний нэгэнд нь буу тулгаж үхэх ямар байдгийг өөрөө үзэх юм уу гэж асууна. Эннээс болоод цайны газарт багахан хэмжээний үе мэндэгддэг. Хөлгийн хамгаалтын албаныхан тэднийг бүгдийг нь баривчлаад жижигхэн торонд нэг хонуулснаас гадна Микигийн хоолны нормыг хагас суулгаж бууруулах шийдвэр гарчээ. Хөлөг дээр байсан зарим нэг бүсгүйчүүд тэрнтэй дотносох гэж оролдсон ч Наша тэднийг огтхон ч халгаахгүй. За тэгээд хэсэг хугацааны дараа хөлөг онгоц Нифлхайм гарагт иржээ. Ингээд хөлгийн эрдэмтэд Микиг шууд л шинэ гараг руу тусгай дуулгагүйгээр гаргаж явуулна. Мань Мики ч яах вэ? Тэр дөрөө хордлого аваад төд дуудлагүй өөхнэ. Эрдэмтэд тэрний биеэс нэг төрлийн вирусыг илрүүлж тухайн гаригийн агаар мандалд илэрсэн вирус их хэмжээгээр оршдог болохыг ойлгоцгооно. Тэгээд тэд вакцин гаргаж авах ажилд ханцуу шамлан орцгоож гаргаж авсан вакцина Мики дээр туршиж эхэлнэ. Тэд вакциныг хурдан гаргаж авах гэж яарсандаа Микиг өөхөж амжаагүй байхад нь хүртэл дахин боловсруулах зуух руу шидчихдэг. За тэгээд Мики 12-оос Мики 16 хүртэлх Микинуудын ачаар тэд найдвартай вакцинтай болж аажмаар баггүйгээр хөлгөөсөө гарч дараагийн судалгаануудыг хийж эхэлнэ. Хөлөг онгоцоос илгээсэн судалгааны баг цасан шуурган дундуур явсаар нэг мөсөн хонголд ирцгэлээ. Гэтэл тэр хонголын хананд хорхоо мэд нэг амтан шигдэжээ. Тэр амттын нэг нь Микигийн багийн гишүүн Кайру өсөрч хөлнөөс нь зурах гэж оролдсон учраас тэд хайцгааж сандарсандаа тэдгээр амтд руу зогсоо зайгүй буудаж эхэлдэг. Буун дунаас хайсан нөгөө амттч тэндээс бошуухан зогтаацгаалаа. Энэ үеэр багийн гишүүдийн нэг Дженниферийн дээр байсан мөсөн дээр ямар нэг том амтан явж байгаа харагдлаа. Ингээд тэднийг учрыг ойлгож амжихаас өмнө мөс цөмөрч Дженниферийг дарж алдаг. Тэднийг хөлөг онгоцондоо буцаж ирэх үед Кеннет Мики рүү Дженниферийн оронд өөхөх ёстой байсан гэж уурлана. Энэ Дженнифер нь ховлогддггүй хүн байсан байна л да. Кеннет авчирсан бичлэгийг нь үзээд нөгөө амтанд мөлхөгч гэдэг нэр өгдөг. Тэгэд мань Микигийн хоолны нормыг дахиад хагасалж ажлын цагийг нь 2 дахин нэмнэ.
За тэгээд нөхдүүд мань Микийг нөгөө мөлхөгчдөөс ямар нэг дээж олоод ир гэд ганцаараа нөгөө агуу руу илгээдэг. Найз Тимон тэрнийг жижиг онгоцтойгоо дагаж шаардлагатай хэрэгсэл хоол хүнсээр хангаж байлаа. Гарцны хүн болох хөөрхий Мики маань нэмгэн мөсөн дээр явж байгаад мөсөн цөмөрч нэг хавцал руу унаж орхино. Хэсэг зүр ухаан алдаад сэрэхэд Тимо тэрнийг орхиод гал шүршигч бууг нь аваад нисээд явчихдаг. Киноны ихэнд гарсан үйл явдлууд ингэ болж шít манайхан тийм ээ. За тэгээд харанхуй хонгилд ганцаараа үлдсэн Мики маань гэнэт нэг аврах том харийн мөлхөгч өөрлөв нь ирж байгааг харна. Тэр аврах том мөлхөгчийг тойроод үе болон зулзганууд нь хүрээлж байлаа. Мөлхөгч зулзгануудаа нэг аваагаар дохио өгөхөд тэд бөөнөрөө нийлээд Микийг агуугаас гаргаад ирдэг. Мики ч чадлынхаа хэрээр тэр авааг нь дуурайж дуурах гэж оролдоно. Тэр мөлхөгчд өөрийг нь идэх нь гэж бодсон ч мань Микийг амьд үлдээгээд яваад өгдөг. Мөлхөгчд хүртэл өөрийг нь тоож идэхгүй байгаад Мики баг зэрэг гомдноо. Гэтэл холгүйхэн нэг том ачааны машин явж байгааг хараад чангаар хашгирч дуудсанд цаадах нь сонссонгүй. Тэгээд мань Микийг гүйж очиод машины араас авирч ачаан дээр нь гарч суулаа. Ингээд хөлдөж өгөх шахсан мань Микийг хараахийн өрөөндөө орж ирэхэд компанийн үгсэн гэж бодоод айл хэдийн дараагийнх нь хувилбарыг хэвлчихсэн байдаг. За одоо үхээгүй Микийг 17, шинээр хэвснийг нь 18 гişүү заяа. Энийг харсан мань Мики 17 ихэд цочирдож тэндээс зүгтах гэж оролдоно. Учир нь хуулбарууд нэгэн зэрэг амьд байх нь хориотой байлаа. Гэвч Мики 18, Мики 17 за энэ айгүй олон Мики гэж хэлэх гээд байгаа учраас зүгээр 17 тоогоор нь дуудаа явчих заяа залуусаа. За тэгсэн 18, 17-г ухаан алдтал нь цохиж орхино. Хоёр хуулбар нэг дөр амьд байхыг хоригдсан хуулийн заалтыг хэдэн жилийн өмнө дэлхий дээр баталж байж л дээ. Учир нь тухайн үед хүн хуулбарлах төхөөрөмжийг бүтээсэн эрдэмтдийн багийнхны нэг гишүүн нь Аалан гэгч гаж донтон байж таарч. Тухайн үед хотын гудамжинд орон гэргүй хүмүүсийг алдаг цоврал алуурчин гарч ирсэн байна. Тэр алуурчин Аалантай адил төстэй нэгэн байсан ч Аалан хэрэг гарах үед дандаа өөр газар байсан байж таардаг. Улмаар мөрдөгчд прокурорын зөвшөөрөл аваад гэрт нь дайрч ороход тэрээр нууцаар өөрийгөө хувилж хуулбартайгаа хамтраад аллаг үлддэг байсан нь тогтоогддог. Ингээд тэр хоёрыг баривчилж байцааж байх үеэр 3 дахь Аалан гудамжаар явж хүн алсаар байдаг. Эцэст нь хүмүүс 3 дахь Аалныг баривчилж авснаар олон хуулбар нэг дор амьд байх нь аюултай гэсэн дүгнэлтэд хүрээд энийг хуульчилсан байна. Ёс суртахууны зөвлөл болон шашны байгууллагууд нэг биед нэг сүнс байх ёстой учраас хүнийг хуулбарлах нь зохисгүй гэж зүтгэж байсан бол энэ технологиг бүтээсэн эрдэмтэд ийм чухал технологиг ашиглахгүй байх нь хайран гэж үздэг. Маргааны үеэр сенатор асан Кеннет маргаанд оролцож хүний биеийг хувилах нь нүгэл боловч илүү том зорилгын төлөө энэ технологиг ашиглаж болно гэсэн саналыг дэвшүүлж. Ингээд тэр өөр гаригийг эзэмших хөтөлбөртөө хуулбар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр тусгай зөвшөөрөл авч гардны хүн хэмээх хөтөлбөрөө эхлүүлж. За тэгээд нэг гариг дээр нэг л хуулбар байх хуулийг баталж хэрв хоёр хуулбар нэг дор амьд байх юм бол нэгийг нь заавал устгах ёстой гэсэн журам хэрэгжих болжээ. За 17 ухаан орхиод 18 тэрнийг тэргэнд хийчихсэн хааныг тийшээ явж байна. Тэгээд 17 нэг зүйлийг саналаа. Тэрний хуулбар бүр нь өөр хоорондоо зан чанарын хувьд баг зэрэг ялгаатай тухай нааша тэрэнд ярьж байж. Тэгсэн 18 нь 17-оос илүү түрэмгий зантай байдаг. За устгалын өрөө рүү тэднийг ирэхэд ухаан орсон 17, 18-ын араас гиндүүлэн дайрсан ч 18 тэрнийг барьж аваад нэвширтэл нь зодож орхино. Тэгээд 18, 17 галдаа зуух руу унгаадгийн таван дээр 17 тэрнээс хоёулаа ээлжиж ажиллаад ээлжилж өгөхөд байл та гэж гуйдаг. 17-гийн өглөөс айж байгаа нь 18-д хачирхалтай санагдлаа. Энийг анзаарсан мань 17 тэрнийг үргэлжлүүлэн ятгаж тэд өөр хоорондоо ялгаатай зан чанарын хувьд ч өөр болохоо тайлбарлаж эхлэх үед 18 тэрнийг шууд л зуух руу түлхэж орхино. Ингээд 17-г доош унахгүй гэж үхэн хатан зууралдаж байх зур нэг чимээ гарч тэдний байсан газар руу хоёр хүн ирж байгаа нь сонсогдлоо. Тиймээс мань хоёр хоёулаа тэндээс холдож нуугдцгаана. Гэтэл тэнд ирсэн хүн нь найз Тимон байдаг. Тимо тэнд нэг хүнд оксизофол гэгч нэг төрлийн химийн бодисыг нууцаар худалдаж байлаа. Тэгээд худалдан авагч нь тэндээс явж Тимо ганцаараа үлдэх үед 18 шууд л тэрнлүү дайрч нэвширтлэн зодоод галтай зуух руу хаяхыг завдлаа. Өөрийнх нь амьдралыг сүрүүлээ зогсохгүй. Хөлөгт ирсэн цагаас хүний үнэргүй зан гаргах болсон Тимод 18 ууралжээ. 18 Тимог алдгийн даваан дээр 17 тэдний хажуунаас ороод найз Тимогийнхоо амийг авардаг. Гэсэн ч 18, 17-гч бас унтлан цохиж орхиод галтай зуухны амсраас зуурсан байсан Тимог улайссан төмрөөр хатгаж унахыг завдна. Яг энэ үеэр хамгаалтын албаны ажилтнууд буюу Наша Зэк хоёр тэнд ирж таарлаа. Аргагүй болсон 18 өөрийнх нь талаар тэдэнд хэлвэл оксизофол зардаг гэдгийг чинь хэлнэ гэж Тимог сүрдүүлээд тэрнийг татаж гаргана. Тэгээд тэд Тимог санамсаргүй тийшээ унаад 18 тэрнийг аварсан мэтээр жүжиглцгэнэ. Харин энэ бүхнийг 17 холоос нуугдаж ажиглана.
Нааша 18-ыг гараас нь хөдлөөд өрөөрөөгөө явж байгааг хараад 17-гийн уур нь хүрлээ. Ингээд мань 17 тэднийг сэмхэн дагаад явж байтал гинэд шашны байгууллагын төлөөлөгчд гарч ирээд 17-д баяр хүргэж Кенет болон тэрний эхнэр Ялва нартай хамт оройн зог барих ирэхээр шагнагдсан болохыг нь хэлдэг. Аим шиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал цамбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Цогийн ширээнд суусан даруйдаа мань 17 өмнө нь тавьсан амттай хоолнуудыг өөрийн ирэхгүй идэж эхэлнэ. Кеннед Дженниферийн үхлээс болоод муухай аш гаргасандаа хүлцэл өчөөд оройн хоолнд Кайг ч бас урьсан гэдгээ хэлнэ. Тэр үед Кай гаднаас орж ирлээ. Кай 17 хоёрыг ширээнд суусны дараа Кеннет Ялфа хоёр ирээдүйд юу төлөвлөж байгаа тухайга ярьдаг. Тэд колонодан шилэгдмэл цэвэр цустай иргэдээс бүрдүүлэхийг хүсэж байгаач. Харин тэр тодорхойлолтод нь Кай төгс зогсож байгааг ч бас хэлдэг. Тиймээс тэд Кайг олон хүүхэд төрүүлэх шаардлагатай байгаа тухай бас хэлнэ. Өөр гаригууд дээрх колонууд нь хүн амаа өсгөхийн тулд үр суулгах гэх мэт аргуудыг хэрэглэдэгч. Тэд өөрсдийн колон дээрээ ийм арга хэрэглэхийг хүсэхгүй байгаа тухайга ч бас тайлбарладаг. Тэднийг ингэж ярьж байтал гинэт 17-гийн бие нь муудаж эдсэн хоолоороо бөөлжиж эхэллээ. Эрдэмтдийн багш тэнд яаралтай хурж ирээд 17-гийн хүзүүн дээрх тууралдуудыг шалгаад тэрний эдсэн хоолнд ашигласан махан дах хурдан өсөлтийн гормон ийм сөрөөнөлөө үзүүлсэн байна гэж дүгнэцгэн. Өөрөөр хэлбэл нөхдүүд 17-д туршилтын хиймэл мах идүүлсэн гэсэн үг. Ийм тохиолдолд ашиглах тусгай тарилга бэлдсэн байсан эрдэмтдийн баг тэрнийгээ турших сайхан боломж гарлаа гэж үзээд шууд л тэрэнд тарж орхино. Гэтэл бүр аимшигтай хөвдөлтийг мэдэрсэн 17 өөрийн ирэхгүй газар дунаж байдгаараа хашгирч эхэлдэг. Энийг ингэж зовоож ухаар алчсан нь илүү дээр гэж Кеннет хэлээд бууга гаргаж ирэхэд Ялфач үнтэй хевсээ цус болгохгүй гэсэндэ бушуухан суг татаж авлаа. 17-д ингэж хүнлэг бус хандаж байгаа нь аимшигтай хэрэг гэж Кайг эсэргүүцэхэд Кеннет хариудна. Тэр бол зүгээр л нэг туршилтын туулаа гэж хэлдэг. Энэ үеэр мань 17 хамаг хүчээ шавхаж зүгээр болсон мэд дүр үзүүлээд намайг буудах шаардлагагүй би зүгээр болчихлоо гэж хэлнэ. Ингээд Кай тэрнийг дагуулад өрөөнөөс гардаг. Кай Микиг өрөөндөө авчираад бас л өөхөх ямар байдаг вэ гэж асуулаа. Учир нь Дженниферт ямар байсан бол гэсэн бодол Кайын дотор эргэлдсээр байж. 17 хариуд нь маш аимшигтай учраас өөххийг үдсэн яддаг тухайга хэлдэг. Дараа нь Кай тэрнийг тэрвэрч үнсэх гэж оролдох үед 17 сандраад тэндээс гарч явлаа. Тэгээд 17 өрөөндөө ирэхэд Нааша тэрнийг шууд танина. Тэгээд ч 18 Наашад өөрсдийнхөө тухай бүхнийг ярьчихсан байдаг. Тэр хоёрыг ялгахын тулд цээжин дээр нь уруулын будгаараа 17, 18 гэсэн тоог бичээд галзуу юм шиг л инээж эхэлдэг. 18 ч бас урдынхаасаа илүү нөхөрсөг болжээ. Тэдний хачин жигтэй байдалд гайхсан 17 ийш тийшээ харж оксизофол хадгалдаг хоосон хуруушил байгааг хараад тэднийг хэрэгэлсэн болохыг нь ойлгоно. Энэнд нь дургуутсан 17 18-тай маргаж эхлэхэд Нааша тэднийг тайвшруулад цаашид хоол хүнс ажил үргээ хувааж байхыг зөвлөнө. Гэтэл энэ үеэр 17-гийн араас ирсэн Кай тэдний өрөөнд хурж ирээд 17 18 хоёрыг харчихнаа. Ингээд Кайг бушуухан гарч явах үед Нааша тэрний хойноос яарангуйлаа. Энэ үеэр 17 18 хоёр зурагтаар Кеннетийн байнга оролцдог ток шоуг харцгаад тэгсэн 18 уурлж ууж байсан зүйлээ зурагт руу цацаж орхино. Тэгээд оройн хоолн дээр 17-д юу тохиолдсныг сонсоод бүржихээр хэлгэнж Наашагийн бууг шүүрч аваад Кеннетийг алхаар гарч явлаа. Энэ үеэр Нааша Кайг гүйцэж очиход Кай хоёр хулбар нэг дор байгаа талаар удирдлагуудад мэдэгдэн гэж сөрдүүлдэг. Тэгээд нэг Микиг надад өгчүүл би энэ талаар дуугүй байж болох юм гэж санал тавина. Энийг сонссон Нааша уурлж Мики ямар тоглоом юм уу гэж марглаа. Гэтэл тэдний яриаг тасалж буу барьсан 18 тэдний дундуур гарч явхад айд сандарсан 17 араас нь дагаж явах нь харагдлаа. Энэ үеэр цайны газарт гаднаас авчирсан авраг том булж чулууг лазераар зүсэж дотор нөгөө хар алмазыг гаргаж авах арга хэмжээ болж байна. 18 ч хүмүүсийн дунд орж Кеннетийг буудахаар хөдөрлөө. Гэтэл булж чулуун дотроос нэг жижигхэн мөлхөгч гарч ирсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ айцгаадаг. Хүмүүсийг уймж эхлэх үед Кеннет ширээн дээр гарч зогсоод бяцхан мангасыг амьдаар нь бариараа гэж хашгирлаа. Нөхдүүд бяцхан мөлхөгчийг барьж авахар хөөцөлдөж эхэлнэ. Энэ үеэр зааланд орж ирсэн 17-г Кеннет хараад тэрэнд мөлхөгчийг бушуухан барьж авахыг тушаалаа. Тушаал авсан 17 ч мөлхөгчийг барихын тулд тэр нэг өдөр сонссон авиагаа гаргаж тайвшруулахыг оролдож эхэлнэ. Энийг нь Дороти гэгч нэг эрдэмтэн бүсгүй анзаарч гайхдаг. Энэ үеэр 18 ч бужигнаан дунд унгасан бууга авч Кеннет рүү буудсан боловч Нааша 17 хоёр тэрнийг дарж авснаар Кеннетийг алах гэсэн оролдлого нь бүтлэг үйднэ.
Кеннет рүү буудсан сум бул чулуунд нүх гаргаж оргисонд тэндээс нь өөр нэг мөлхөгч гарч ирээд шууд Кеннет рүү өсөрч толгойноос нь зөөгддөг. Кеннет бяцхан мөлхөгчөөс арай их салахад Кай болон бусад хамгаалагч нар тэр мөлхөгчийг юужгүй болтол нь буудаж орхино. Харин эрдэмтэд эхний мөлхөгчийг барьж авч чаджээ. Энэ үеэр бяцхан мөлхөгчдийн хашгиралдах дууг үүрэндээ байсан аврах том их нь сонссон байлаа. Дараа нь хамгаалагчид 17-18 хоёрыг наашаатай хамт баривчлаад төмөр саргаалчин дотор суулгана. 18 өөрт нь саад болсонд нөгөө хоёртой ууруулж эхлэхэд 17 хариуд нь тэр нэг өдөр өөрт нь юу тохиолдсныг ярьж өглөө. 17 өөрт нь тохиолдсон бүхнээ ярихдаа мөлхөгчд өөрийг нь идэхээс сэжиглсэн гэж хэлэхэд нааша тэрний яриаг залруулж тэд чамаас сэжиглээгүй харин чиний амийг аварсан байж штэ гэж хэлдэг. Энэ үеэр Микигийн найз Тимо тэдэн дээр хурж ирдэг. Тэднийг хамгаалж байсан хамгаалагч Тимогоос оксизофол авдаг байсан учраас тэрнийг саадгүй нэвтрүүлсэн нь тэр. Мань Тимо 17 дээр ирээд өрөөнийхөө үүднээс олсон нэг загтлыг үзүүллээ. Нөгөө мөнгө зээлүүлсэн Дариусын хүмүүс тэднийг олоод ирсэн нь тэр байж. Уг загталд хүнийг хэрхэн мөчилж хөрөөдөх тухай зааврыг зураад тэр хоёрыг аль нэгийгээ хөрөөдөөд бичлэг хийгээд явуулах юм бол өрнөөс нь чөлөөлөх тухай бичсэн байж. Тиймээс Тимо Мики 17-оос амийг нь аврахыг гуйгаад хааштай өгөхөөс хойш надад тус болооч гэж хэлнэ. 17 яхаа мэдэхгүй тэнэгэл зэгцүүр шоронгийн хянагч бичлэг хийх камера суйрлуулж байлаа. Тэрнийг ятгаж дийлэхгүйг ойлгосон Тимо хянагчид Мики 17-г цахилгаан бороохоогоор цохиж ухаан алдуулахыг тушаахад байдал хяналтаас гарах гэж байгааг ойлгосон 18 урдуур нь орж 17-г бодвол илүү төвчээртэйгээр би өмнөөс нь үхий. Гэхдээ эхлээд надад жоохон оксизофол өгч гэж гуйлаа. Тимоч зөвшөөрч хянагчийг 18-д оксизофол өгөхөөр хойрдох үед 18 гинэт гарнаас нь барьж аваад хүчтэй угзарч тор мөргүүлээд ухаан алдуулдаг. Үүндээ зэрэгцээд нааша хамгаалагчийн цахилгаан бороохоог шүүрж аваад Тимог цахилгаанаар цохиулж ухаан алдууллаа. Ингээд тэд хамгаалагчийн төлхөөрийг аваад тороо онгойлгоход нааша цахилгаан хөрөөг аваад Тимог мөчлөхийг завдна. Гэвч энэ үеэр Зэкэ болон бусад хамгаалагч нараа тэнд ирээд манай хэдийг дахиад л баривчлаад авдаг. За ингээд бүгд баривчлагдаад коридороор явх үед 17 өнгөрсөн бүхнийг дурсан бодлоо. Тэрний хамгийн хүнд хэцүү цагуудад нааша үргэлж дэрэгдэн байж тэрнийг хамгаалж иржээ. Тэр бүхэл хордхийн туршилтад орох үед нь ч нааша тусгай өмсгөл өмсөд дэрэгдэн хамт байсныг дурсан боддог. Ингэж явхдаа тэдний хөлгийг маш олон мөлхөгчд бүсэлсэн байгааг тэд цаанхаар харцгаана. Тэдэнтэй зэрэгцээд эрдэмтэд нөгөө бяцхан мөлхөгчийг инкубаторт хийж гисэн авч явж байна. Тэр бяцхан мөлхөгч зогсоо зайгүй хашгирч байлаа. Энэ үеэр эрдэмтэн Дороти 17 дээр ирээд тэрний гаргаж байсан мөлхөгчийн авиаг гаргасанд 17 ч бас уг авиаг давтдаг. Дороти хариуд нь энэ зүгээр нэг авиа биш. Харин ихний ярилцдаг хил байх боломжтой гэж үзээд энэ авиаг хөрвүүлэх төхөөрөмж хийж байгаа тухайга хэлдэг. Тэднийг дахин боловсруулах өрөөрөө хүргэж ирэхэд Ялфа бяцхан мөлхөгчийн сүүлийг тасдаж аваад миксерт хийж шин төрлийн соус гаргаж авахыг оролдож эхэлнэ. Харин Кеннет хоёр хуулбарыг хооронд нь ялгахын тулд 18-ын хацрыг улайссан төмрөөр түлж тэмдэг тавилаа. Тэгэд Кеннет эрдэмтдээ тушааж Микигийн ой санамжийг төхөөрөмжөөсөө бүр мөсөн устгахыг тушаалаа. Эрдэмтэд Микигийн ой санамжийг устгах зур Кеннет мөлхөгчдийг тасралтгүй харааж зүгсээр. Энийг сонссон нааша тэсгэл алдаж тэд бол энэ гаригийн жинхэнэ оршин суугчид харин бид бол тэдний хувьд харийнхан гэж хэлээд тэд Мики 17-гийн амийг аварсан гэдгийг ч хэлдэг. Гэвч Кеннет яриаг нь үл тоож тэд Микийг хог гэдгийг нь мэдээд идээгүй юм гэж хариуллаа. Энэ үеэр эрдэмтэн Дороти тэдний ярианд хөндлөнгөөс оролцож мөлхөгчдийн хөлийг хөрвүүлдэг тусгай төхөөрөмжөө хийгээд бараг дуусч байгаа тухайга хэлдэг. За тэгээд тэднийг ярилцаж байх зур нөгөө бяцхан мөлхөгч босч ирээд Кеннет рүү нулимж оргисонд Кеннет уурлаад улайссан төмрөө шидсэн боловч онсонгүй. Үүндээ ууралсан Кеннет тэдний ярьж байгаа бүхнийг утга учиргүй зүйл гэж харааж эхлэхэд нааша тэсгэл алдаад хариуд нь Кеннетийг доромжилж орхино. Нэлээд ууралсан Кеннет бяцхан мөлхөгчийг нэг дээгэнээс өлгөөд дэгийг холбосон байсан олсыг нааша руу шидэж өгсөнд гар нь хүлээдэ нааша шүдэрээ зууж авдаг. Хэрв нааша амаа нэвэл бяцхан мөлхөгч шатаагч зуух руу унах байлаа. Харин Зэкэ хүмүүсийнхээ нэгийг энэ бүх процессыг нууцаар бичиж авахыг тушаасан байдаг. Баг зэрэг тавьширсан Кеннет цэргүүддээ тушааж хөлөг онгоцных нь гадаа байгаа мөлхөгчдийг бүгдийг нь хорд хийгээр утаж алахыг тушаана. Гэвч Ялфа тэрний ярианд хөндлөнгөөс оролцож илүү дээр санаа байгаагаа хэлдэг. Тэрээр хоёр Микид тесрэх бөмбөг зүүлгээд гадагш нь гаргах саналтай байлаа. Тэгэд тэднэр мөлхөгчдийн сүүлийг тасдуулж хамгийн түрүүнд 100 сүлтэй ирсэн Микийг амьд үлдээгээд нөгөөг нь дэлбэлээ гэсэн санааг дэвшүүлдэг. Ингээд мань хоёр хөлөг онгоцноос гарах үед энэ бүхэн тэрнийг улаан товчлуурыг дарж ээжийнхээ аминд хүрсний шан гэж бодож байгаагаа 17 хэлнэ. Хариуд нь 18 тэрнийг өөрийгөө буруутгах шаардлагагүй. Тэр осол тэр улаан товчлуурыг дарснаас болоогүй. Харин машины доголдлоос болсон гэж тайвшруулдаг.
Тэр хоёрыг хөлгөөс буух үед Дороти амжиж хурж ирээд мөлхөгчдийн хөлийг хөрвүүлэх төхөөрөмжийнхөө туршилтын загварыг тэдэнд өгдөг. Мөлхөгчдтэй ойлголцох боломжтой болсон хоёр Мики цасан шуурган дундуур явсаар тэдний эхийг олж очлоо. 17 тэрнтэй ярилцахыг оролдох үед тэр тэрнийг таних байгаагаа хэлээд тэд Микигийн амийг аварсан байхад хүмүүс хариуд нь нэг зулцгийг нь хөнөөсөн гэдгийг хэлдэг. Тэгээд үлдсэн нэг зулцгийг нь хөнөөх юм бол тэнд байгаа бүх хүмүүсийг ална гэдгээ амлана. Энийг нотлохын тулд их мөлхөгч нэг авиаг гаргахад бусад мөлхөгчдөж бүгд тийм авиаг дуурайн гаргаж эхэлцгээв. Энэ нь чихэнд нэлээд чиртэй учраас хоёр Мики өөрийн ирэхгүй чихээ таглана. Их мөлхөгч ийм авиагаар дамжуулж тэдний нүд болон тархийг зад татах болно гэж сүрдүүлэхэд манай хоёрч нөгөө зулцганы амийг аврахгүй бол бүх зүйл дуусах юм байна гэдгийг ухаарцгаана. Энэ үеэр хөлөг дотор Кеннет Ялфа хоёр болж байгаа бүхнийг ажиглаж хоёр Микиг мөлхөгчдөдөө юу ярьж байгааг нь тааж ядан байна. Гэтэл 17 хөлгийн камерны өмнө гүйж ирээд дохиогоор C3 гэсэн дүрсийг үзүүлдэг. Энэ нь нааша тэр хоёрын дохиогоор хүүхэд авчрах гэсэн утгатай байлаа. Мань хоёрыг харийнхантай ярилцаж байгааг ойлгосон Кеннет Ялфа хоёр Мики биш харин Кеннет тэдэнтэй ярилцах ёстой гэж шийддэг. Ингээд тэр сүр бараатаагаар гарч харийнхантай ярилцахаар бэлтгэж эхлэх үед 17 их мөлхөгчдөр ирээд нааша зулцгийг нь заавал авчирч өгөх болно гэж амладаг. Гэвч их мөлхөгчд энэ нь хангалтгүй байдаг. Хүмүүс тэрний нэг зулцгийг нь алсан учраас хариуд нь нэг хүн үхэх ёстой гэж тэр шаардна. Энэ үеэр Кеннет тусгай машинуудын хамтаар хөлөг онгоцноос бууж их мөлхөгч рүү чиглээд явлаа. Харин хөлөг онгоц дотор нааша хүмүүсийн анхаарал сарнисныг далимдуулаад угсхийн өсөрч Ялфагийн хүзүүг хоёр хөлөөрөө боож унагадаг. Зэйкэ сандарч наашагийн аманд зуулттай олсыг барьж авахд нааша хэрв зулцгийг их рүү гаргаж өгвөл Ялфаг чөлөөлнө гэж хэлнэ. Зэйкэж зөвшөөрч олсыг наашагийн гарт атгуулахын даваан дээр Ялфа гарыг нь зүсэж тэд зулцгийг галтай зуух руу унгах шахна. Азуулахад нааша самбаачилж олсыг барьж авдаг. Бүх зүйл бодсноос нь буруугаар эргэж байгааг ойлгосон Ялфа ууралж наашааг баривчлахыг тушаалсан боловч Зэйкэ тушаал биелүүлэхээс татгалзаж Ялфа Кеннет хоёрыг албан тушаалаа урвуулан ашигласан учраас тэднийг баривчилж хэргийг нь дэлхий дээрх ёс зүйн хороо руу илгээх болно гэдгээ хэлдэг. Хөлөг онгоцноос тусгай машинууд гарч ирээд эхийг нь чиглээд ирж явааг харсан жижиг мөлхөгчд тэднийг төөрөгдүүлэхийн тулд энд тэнд овоорон алин жинхэнэ их мөлхөгч болохыг таних аргагүй болгодог. Машинд байсан цэргүүд мөлхөгчдийн эхийг буудах гэсэн боловч олж чаддаггүй. Тиймээс мань Кеннет таамгаар нэг рүү буудах тушаал өгсөн боловч 18 Кеннет тэдний өмнө гараад ирнэ. Хэрв тэр сум Микиг онуул тэрэнд суйрлуулсан бөмбөг тесэрч тэд бүгд амиа алдах учраас Кеннетийн туслахуудын нэг амжиж буутаад цэргийг түлхэснээр сум байгаа онолгүй газарт дэлбэрдэг. Машинтай ойрхон байвал бэйдэн суйрлуулсан бөмбөгийг теслэхгүй гэдгийг мэдэж байсан 17-18 хоёр хоёулаа машиныг тойрж гүйсээр. Ингээд 18 Кеннетийн сууж байсан машин руу авирж гараад гартаа борсон балиустайгаа дайрч орсон боловч Кеннетийн суманд оногдоод унлаа. Энэ үеэр нааша бяцхан мөлхөгчийг тэврээд хөлөг онгоцноос гарч ирж байлаа. Мань 18 шархтсан ч Кеннеттэй ноцолдож дээр нь гараад мөлхөгчдийн ихэд хандан хүссэн ёсоор нь хүний амиар өрөө төлөх болно гэдгийг хашгирч хэдэд бэйдэн суйрлуулсан тесрэх бөмбөгийг дэлбэлэх товчлуурыг дарж Кеннетийн хамд дэлбэрч амиа алддаг. Энийг харсан мөлхөгчд ч хөлөг онгоцыг орхиж явлаа. Дараа нь нааша 17 хоёр дахин баривчлагдсан бол Кеннетийг дэлбэрч өгсөнд шоконд орсон Ялфа сэтгцийн эмнэлэгт хүргэгдэж тэндээ амиа хорлоно. Тийм үү нөгөө өөр нэххээр ирсэн байсан Дариусын хүнийг хог дахин боловсруулах шатаагч зуугны үүдэн дээр дуудаж байгаад тэрэн лүү дайрч тэрнийг зуух руу унгааж алдаг. Ингээд тийм үү шүүх хурлаар орсон ч аргагүй хамгаалалт байсан гэсэн шалтгаанаар цагаатгагдана. Харин нааша Кеннетийн оронд колониг удирдах хорон даргын сонгуульд нэр дэвшгэр болж тэрээр сонгуульд ялах юм бол илүү хүнлэг энэрэнгүй шудраг нийгмийг цогцлоохыг зорж байлаа. Доротигийн хувьд мөлхөгчдийн хөлийг хөрвүүлэх төхөөрөмжөө боловсронгүй болгож дуусгажээ. Тэрхүү төхөөрөмжийг ашиглаад Мики мөлхөгчдтэй байнга ярилцах болсон байна. Гэтэл чихэнд чиртэ нөгөө чимээ үнэндээ хүнд ямарч аюулгүй байсан болж таардаг. Өөрөөр хэлбэл их мөлхөгч тэднийг блафтсан байлаа. Тэр цагаас хойш 6 сар өнгөрчээ. Нэг өдөр Мики нэг сэжиг бүхий чимээ сонсож хүн хувилах төхөөрөмжөд очтол Ялфа тэнд Кеннетийг хувилж байгаатай таардаг. Мики гайхаж Ялфаг нас барсан байх ёстой штэ гэж хэлэхэд Ялфа хариуд нь цус болсон гараа Мики рүү сунгаад гарт нь хурж үзхийг хүсдэг. Тэгсэн сонирхолтой нь Мики тэр бүхнээс айхгүй байлаа. Тэгэд Мики гинэт нойрноосоо сэрнэ. Мань Мики олон хүмүүсийн дунд суугаад хорооны дараагаар сонгогдсон наашагийн илтгэлийг сонсож байна. Ингээд наашааг гарцны хүмүүс хөтөлбөр дуусгуур болсныг зарлахад Мики товчлуур дарж хүн хувилах төхөөрөмжийг дэлбэлснээр энэ галзуу кино дуусаж байгаа юм. За нэг ийм л галзуу кино байсан байна да.
Та нарт энэ кино ямар санагдав? Надад бол үнэхээр галзуу л байлаа. Ямар нэгэн санаа оноо байвал манайхан комент бичиж үлдээцгэн үз. За тэгээд энэ галзуу киног ярих боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Та нар маань description хэсэгт байгаа Instagram, Facebook руу ороод тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээд болохгүй утсаар нь залгацгаана үз. Галзуу мэдрэмжийг боддоор Quiz Lab-аас л мэдэрцгэн шүү залуусаа. За тэгээд хэдүүлээ шинэ 7 хоногт бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзнаа. Тэр болтол яг үлээ дардгуудаа дараад хүлээцгээж байна шүү дээ.